Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дугаар 96 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын гавьяад цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь Дулгар төрийн 2233 их Монгол улс байгуулагдсны 818 үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 113 ардын хувьсгалын 103 жилийн өв тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа өндөр амжилт гарган их орноо хөгжүүлэх үйл хэрэгтээ үнэтэй хөв нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол улсын гавьяад цол хүртээсүгэ. Гавьяад барилгачин цолоор Нямрагчаагийн Баяр сайхан Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн